За сайн байна уу? Би сонин байна. Энэ удаагийн сахиусны зөвлөгөө уншлагадаа тавтаймаар л. За 3 групп байна. Групп номер 1 Odd, The Star 17-гийн тоотой. За 2 дахь групп The Tower цамхаг 16-гийн тоотой. За 3 дахь үзэр нь 5-ын тоотой Санвартан буюу The Hierophant гэдэг ийм 3 үзэр байна. За мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдсан үзрөө сонгоорой. Уншлагын үеэр сахиус нь танд юу гэж хэлмээр байна, юу гэж зөвлөмөр байна, та гэдгийг харж өгөх болно. Бас та яг одоо ямар нөхцөл байдалтай байна, юутай нүүр тулж байна гэх мэт зүйлсүүдийг харах болно. За тэгээд ямар мэдээлэл гарч ирснээс нь хамаарат нэмэлтийнх нь мэдээллүүдийг шийдэж өгөх болно. За сонголтоо хийгээрэй. За групп номер 1 сайн байна уу уншлагадаа тавтаймаар л та The Star буюу Odd гэдэг хүндрийг сонгосон байна. За энэ хүнзэр нь болохоор үнэхээр бишрмээр хүнийг бэлэгдэнэ. Энэ хүнзрийг авах бүрд ерөн сахиусууд нь ингээд амар алгаад очиж байгаа. Ваа мундаг байна. Чи лаг байна шүү, болж шүү гэсэн мессеж дандаа даалтаж орж ирдэг. Тэгээ яг ориг утга нь болохоор хувь зайныхаа замаа олоох гэдэг ч юм уу те сүнслэг замаа олоох, зүү зүйлээ хийх гих мэтчлэн тэгээд далтын чиглүүлэг гих мэт иймэрхүү зүйлсийг илтгэж болно. За зарим хүмүүс бас The Star гэдэг энэ үзрийг их олны анхааралд өртөх сайнаар олны анхааралд өртөх, од хүн болох, celebrity болох, алдар нэрт хүрэх талаар гэж бас тайлж ярьдаг хүмүүс ч гэсэн би. За шууд уншлах руу оръё. Уншлагыг нь эхлүүлэхдээ танд энергийн шалгалтыг хийж өгье юу? Яг одоо ямар байдалтай байна вэ? Юу болж байна вэ? Танд юу тохиолж байна? Энергийн шалгалтын үеэр энэ групп нь яг таны групп мөн үгүй юу гэсэх нь тодорхой болж өгөх болно. За энергийн шалгалтыг нь харъя. Вау. Үзэрнүүд өсөрч гарч ирж байна. The Fool мохох үзэр, шин зүйл эхлэх, шин амьдрал, шин адал явдал, шин харилцаа, шин амьдрал. За Five of Swords хэнийг үнтэй тэмцэлдсэн, маргалцсан эсвэл ямар тэмцээнд шууд дотор тэмцээнд орсон ч гэж болно. Тэмцэлтэй харагдаж байна. Тэмцэлтэй шин эхлэл, тэгээд энерги сэргэх, энерги орж ирэхтэй, энергиэр дүүрэн бүхий болох. Дуртай зүйлсээ хийж эхлэх. Дуртай зүйлээ хийж эхлэхийн тулд та нэлээд тэмцсэн, хичээсэн, бас зориглосон гэж харагдаж байна. Хичээх шаардлага гарсан. Ер нь зүйл замаараа явж байна. Групп номер 1 та яг одоо байгаа замнал гэдэг ч юм уу те яг одоо байгаа хийж байгаа зүйлийг хийхийн тулд эсвэл удахгүй тань тохиох гэж байгаа тохионоо гэж шийдэгдсэн байгаа энэ зүйлийг хүртэхийн тулд та өөрөө нэлээд тэмцэжээ. Нэлээд хичээжээ, нэлээд зоригложээ, эрсдэлтэй алхмыг хийжээ. За тэгээд эрсдэлтэй алхмыг хийсэн хинийг үнтэй маргасан бүр хэрэлдсэн ч гэж болцсоошгүй нэлээд тэмцсэн тэгээд одоо ирсэн байгаа зүйл нь яг зөв зүйл мөн гэж сахиусууд нэлж जैन зөв зүйл мөн. Ерөөсө буруу зүйл биш. Хэрвээ танд энэ би буруутч уу яач уу хитрхи эрсдэлтэй алхам хийчихв гэж айж ирсэн бол үгүй. Энэ ерөөсө зөвцсөн шүү. Сайн байна шүү. Болж гин шүү гэж сахиусууд хэлхийг хүсэж байна. За нэмэлт мэдээллийг харъя. Two of Cups доош харсан. Nine of Pentacles харилцаа, Judgment. Окей. Групп номер 1 та энэ харилцаанд байж болцсохгүй. Сингл хүн биш байж магадгүй. Сингл жах боломжтой л доо. За хэрвээ та сингл биш болбол харилцаанд байдаг болбол энэ харилцаанд өнгөрсөнд давтагдсан шиг асуудал дахиад давтагдах үе гэж айж байна. Тэгээ бас яг одоо таны энэ харилцаанд тохиож байгаа асуудал нь таны өнгөрснийг сөхөх зорилготой. Өнгөрсний муухай мэдрэмж гэдэг ч юм уу те өнгөрсний санаа зовнил өнгөрсөн тохиожсон зүйлийг сөхөж дэлгээд ил болгоод тэгчээд унтуулах зорилготой. Өнгөрсний асуудлыг дуусгар болгож өгөх зорилготой гэж харагдаж байна. За бас таны хүрээлэлд шинэ хүмүүс орж ирж шинэ биш хуучин хүмүүс ямар ч хэлсэн хүмүүс орж ирж болзошгүй хуучны найзууд, хуучны хүмүүс, хуучны гэр бүлийн гишүүд эсвэл шинэ хүмүүс ч гэж болно.
та ямар ч хэлсэн гав ганцаараа байна гэж бол харагдахгүй байна. Нэг бол шууд утгаараа романтик харилцаанд байж болно. Эсвэл хиний үнтэй нөхөрлөж ээж болно. Ямар ч хэлсэн хүмүүс таны эргэн тойронд байна. Тэгэд энэ эргэн тойронд байгаа хүмүүстэй тохиогоод байгаа асуудлууд нь өнгөрсний асуудлыг унтуулж өгөх зорилготой гэж харагдаж байна. За, харилцааны тал дээр гарч ирж байгаа. Харилцааны асуудлууд гарч ирж байгаа учраас харилцааны сэдвтэй хөлзөрнөөс мэдээлэл харъя. It is safe for you to love. Хайрлах нь аюулгүй. Twin flame ихэр төлөв үзэр гарч ирж байна. Шууд утгаараа ихэр төлөв үзэр гарч ирж байна. Codependency хэд наалдамхай байдал. За тийм. Та тэгэхээр ихэр төлтөйгөө харилцаанд орсон байж болзошгүй эсвэл ихэр төлтөйгөө харилцаанд орохыг хүсэж ээж болзошгүй. Тийм ерөөсө хайр гэдэг зүйлд ингээ биеэ сул тавиад за энэ хүн бол одоо ингээ миний хүн гэдэг ч юм уу те энэ харилцаа бол миний харилцаа. Энэ харилцааг хинч нурааж чадахгүй, энэ харилцаа болохгүй, босинохгүй, салахгүй гэд ингээд итгэл дүүрнээр амгалангаар биеэ сул тавьж болно. Амарч болно гэж жоохон биеэ сул тавиа те итгэлтэй байж болно. Одоо болохоор тань жоохон айдас байдаг гэж болцсошгүй салчих үедээ нэг юм болчих үедээ миний өнгөрсөн дэсэн хүмүүс би дандаа бүгднгээс нь салсан гэдэг ч юм уу те ингээд тэр нь тавтагдчих үедээ ийм асуудал үүсчих үедээ буруудчих үедээ гэдэг ингээд баахан айдсууд байж болцсошгүй харагдаж байна. Тэгээд ийм айдастай байгаа учраас та одоо байгаа хүнээсээ зай барьдаг. Тодорхой хэмжээнд зай барьдаг. Эсвэл ихэрдэл гэд гарч ирэх хүнээсээ зай барих болно. Яагаад гэвэл та айгаад байгаа учраас. Ингээ бүрэн наалдаад, ингээ бүрэн ирэх танхилаараа байгаа тий бүрэн ингээ бүхнийг хамтдаа игээд ингийг гэхэлэр жоохон айгаад байна тийм үү. Угаасаа салчих штэ гэдэг ч юм уу тий. Угаасаа бүтэхгүй штэ гэх мэтээр айгаад байгаа учраас та хөндий яагаад байна. Runner chaser гэж яриад байдаг тий. Энэ нөхцөлд бол та өөрөө жоохон юм их цантай гэдэг ч юм уу тий. Их цантай хүтэн хөндий ааш гарах гад байгаа авир гарах гэдэг нь та байна. Яагаад гэвэл та хит наалтахаас айж гин хит наалтчаад гологдож харагдахаас айж байна. Айгаад байна. За энэ айдас дээр нэмэлт мэдээлэл харъя. Тэгээ захиусууднаас давхар энэ хүн бол зөв мөн энэ замал зөв зүйл мөн та зөв хүнтэйгээ нэгдэх болно, уулзрах болно, ихэр төлтөөгөө нэгдэх болно зүгээрээ аюулгүй асуудал байхгүй зүгээрээ гэдэг ингэж тайвшруулж өгч байна. За. Дэлгэр үргэлжлүүлж авъя. 4-ийн ээлт Queen of Wands, тийм rejection гологдох айдас. Хэрвээ гологдчих юм бол та би гологдчихвол би өөрийн гал цогоо алдчихна. Би яг одоо өөртөө ихтэй байж чаддаг. Өөрийгөө гоёор мэдэрч чаддаг. Гэхдээ нэг гологдолтыг амсчих юм бол хайртай хүнээс нэг гологдолтыг амсчих юм бол нэг муухай мэдрэмж авчихсан бол би өөрийгөө гоёор мэдэрч чадахгүй. Тэгээл өөрийнхөө дотоод гал цугаа алдаад эхлэн, нураад эхлэн, байхгүй болоод эхлэн. Тэгээ би ингээ гүн депрессэнд автан, өөрийгөө алдан, магадгүй арх сархтанд орно гэдэг ч юм уу те. Ийм айдсууд амар их байна. Тэгээд энэ айдсуудын яг уг нь гологдохоос айх. Тэр намайг хаяад явчихъя. Би хангалтгүй байснаас болоод хаягдчихъя гэдэг энэ айдас, энэ өгүүлбэр ерөөсөө уг байгаад байна. Яг одоо бол таны хувьд уг айдас уг шарах бол энэ агаад байна. Энийгээ зохицуулах хэрэгтэй. Ангаад өгч үү, сэтгэл зүйчээр явдаг ч үү, эсвэл тэ өөртөө сануулдаггүй би гологдохгүй. Энэ гологдлтын шарах юунаас үүсдэг вэ гэхээр та өөрийгөө голсноос л үүсдэг. Өөр ханаас ч үүсдэггүй. Бага насны травм шарах гэдэг ч юм уу те. Аав ээж намайг тоо гэдэг ч юм уу. Тэрнээс илүүтэйгээр та өөрийгөө тоохгүй байхлаар л энэ үүсчдэг. Аав ээж яаж голж исэн байж болно. Аав яаж таныг хаяад явж исэн байж болно. Яаж Алекс таныг хайж исэн, голж исэн, намхан бүдүүн дараанаар дуудаж исэн байж болно те. Ерөөсөө хэрвээ та өөрийгөө голдоггүй бол энэ зүйлс ерөөсөө нэг чихээр ороод нөгөө чихээр гараад явдаг. Гэт эрүүл байгаа харилцаа нөлөөлөхгүй. Тэгэхээр та өөрийгөө голдгоо гэсэн үг. Өөрийгөө голдог тал байгаад байна. Өдөр тутамдаа гэж жаахан их бага хэмжээгээр өөрийгөө голоод байна. Энийгээ болох хэрэгтэй. Энийгээ болчвол өөр хүн таныг голно гэдгээс та хязгаарч айхгүй болно. За та өөрийгөө яаж голдог? Өөрийнхөө ямар талыг голдог бэ? Тийг хараад үгүй өөрийнхөө яг юуг голоод байна вэ? Өөрийгөө яаж ба юуг голоод байна вэ гэдгийг харж үгүй. Pluto rebirth. Wow.
Юу за эндээс амар их мэдээлэл орж ирж байна. Тэнгэрийн ван биш Тэнгэрийн ван биш шүү. Дэлхийн ван гарга. Тийм та өөрийгөө амар юм хорон санаатай шаард. Энэ хөзөр одоо нөгөө Грек Роми мифологоор харах юм бол энэ хөзөр нь Hades гэдэг нөгөө нэг тамийн бурхныг бэлэгддэг хөзөр аахгүй. Плутон тамийн бурхан Hades, Hercules гэх хүүхэлдэйн кинонд гардаг нөгөө цэнхэр үстэй, цэнхэр галан үстэй хорон санаатай эмч төр шиг бурхан байдаг да Hades гэдэг. Тийм тамийн бурхныг бэлэгднэ энэ хөзөр нь. Тэгэхээр та өөрийгөө муу санаатай хүн гэж, хорон санаатай хүн гэж боддог. Би хорон санаатай хүн, би муу хүн, би дэндүү хурц хэрцгий. Би дэндүү sexual гэдэг байдаг. Би дэндүү юм бэлгийн юм гаж хүсэлтэй. Би ингээд юм бэлгийн харилцаанд амар дуртай ингээд шундаг. Тийм учраас би муу гэдэг ч юм уу те. Яг ингээд хилээ ингээд тэгж байгаа дүр зураг харж байна. Би бол ингээд хилээ ингээд ла гэж ингээд те. Ингээд бацх юмсан. Тэгээ гүйж байгаа тийм дүр зураг надад харагдаад байна. Тэрнээсээ тэрийг амар голдог ичсэн санаа зовсон. Тэг ийм их сонир мэдээлэл байна. Бага насандаа та хүүхэд байхдаа бусад хүүхдүүдийг гэдэг ч юм уу те эсвэл ээж аваа хоёроо ингээд тийм бэлгийнүүдээр харах гэдэг ч юм уу те тэгсэн байж болцсохгүй юм табу буюу ийм одоо бусармаг гэхүү бузар гэхүү ийм үйл явдал бага насанд тохиосон байж болцсохгүй та өөрөө үйлдэлсэн байж болцсохгүй үүнийг та энэ дурсамжтайгаа нүүр тулах хэрэгтэй. Энэ дурсамжаа тэгээ бага насандаа тэгжсэн зүйлийг нүүр тулаад мэдрээд ёо би яасан муухай юм ичээвэ гэдэг энэ мэдрэмжээ мэдрээд тэгээд өөрийгөө сайхан харагдаад санааг нь амрааж өгөх хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгэхгүй бол энэ би хорон санаатай хүн, би муу хүн гэдэг энэ зүйлд арилахад ер нь жоохон хэцүү. Та өөрийгөө ятгах чадахгүй. Гүштэй би сайн хүн штэ тий. Та одоо л яаж ч сайн дур ажил хийсэн, яаж ч зөв ярьж зөв би явж явсан бай. Та энэ бага насны ингээд ла гэжсэн тэр дурсамжтайгаа нүүр тулахгүй бол тэрнийхээ мэдрэмжийг нь тий муухай бузар мэдрэмжийг нь би бузар гэдэг энэ мэдрэмжийг нь мэдэрч дуусгахгүй бол мэдрээ тэгээд харагдаж өгнө штэ. Зүгээр мэдрээ тэрэн дээр шигдэх биш. Заавал харагдаж өгнө. Заавал хайрлаж өгнө. Заавал хамраа монголын нөгөх хэрэгтэй хэрвээ мэдрэмжтэйгээ нүүр тулсан бол тийм тэгэхээр та хайрлнаа гэдэг юм шийдэл нь сонголтон танд байхгүй бол бити муухай дурсамжтайгаа нүүр тул. Муухай дурсамжтайгаа бэлэн биш ахтай нүүр тулах нь таныг тэр тухайн муухай дурсамжинд илүү шигдэх эрсдэл бас байдаг. Хэрэг эрслээс тааж сэтгэл зүйч сэтгэл судлаачаар терапевттэй хамт хийж болно. Эсвэл толин дасгал хийж болно. Толин дасгалын 4 алхмын зүгээр л дагаад бичээд ичж болно. Энэ бол харьцангуй эрсдэл нь гайгүй зүйлсүүд мөн. Толин дасгалын эрсдэлгүйс би яг үндэ баттай ялж мэдэхгүй судлагдсан зүйл биш болохоор надад бол гайгүй санагддаг. Тийм тэгэхээр энэ муухай дурсамжтайгаа нүүр тулах гэж байгаа бол яг хайрлнаа, амгалан болгож өгнө, хүлээн зөвшөөрч өгнө гэх ингээд яг шийдээд яаж ч гэсэн яаж хэцүү мэдрэгдсэн би яаж жагаал энэ дотоод хүүхдээ хайрлаж өгнө, гой ойлгож өгнө гэд ингээд шийдэж байгаа нүүр тулж өгөөрэй. Хэрвээ тэгэхэд бэлэн биш байвал аниад явж иж бас болно. Сэтгэл зүйч сэтгэл судлаач даатгаж болно. Тийм ээ тэгэхээр энэ харилцаанд байгаа асуудал, эргэн тойронд байгаа асуудал ерөөсөө энэ харилцааны талаар биш, эргэн тойрны талаар биш, ерөөсөө таны дотоод талаар байгаа тань тийм үү? Ерөөсөө таны дотор хүний талаар, дотоод дурсамжийн талаар байгаа даа. Энэ мэдчлэн дэлхий дээр болж байгаа зүйлс, амьдрал тохиож байгаа зүйлсүүд дандаа дотоод дурсамжтай, дотоод мэдрэмжүүдтэй л холбоотой байдаг юм шүү. Групп номер 1. За уншлага ингээ боллоо да бүгдээ нэмэлт рүү н оръё. Нэмэлт хэсэг дээр нь болохоор энэ нэг хүн та хоёрын харилцааг хараад өгье. Хэрвээ та нэг харилцаанд байх магадлалыг өндөр байна гэдгсэн би таныг яг одоо харилцаанд байгаа гэж бодож хүлээж аваад нэмэлт хэсэг дээр энэ харилцаанд юу болоод байна вэ гэдэг уншлагыг нь харж өгье. Хэрвээ та single гэдэг ч юм уу харилцаанд байхгүй болвол бас сонирхоо тэр уншлагыг нэмэлтийг авч болно. Гэхдээ би танд сануулъя нэмэлт нь харилцаанд орсон хүмүүсээ гэж бодоод харилцаанд орсон групп номер 1-үүдтэй зориулаад хийх уншлага байх юм шүү. За нэмэлт хэсгийг харахаар бол доорх description ба comments-ийн холбоос дээр дараад яг одоо шууд аваад шууд дэлгэцнээсээ үзэн шүү. Чатаар мессеж хийх шаардлагагүй юм аа. За та унтахгүй болцсон юм.
За сайн байна уу? Group номер 2, тавтай морил. За та цамхаг буюу tower гэдэг нөгөө нэг аимшигт үзрийг сонгосон байна. Хүмүүсийн үзрнөөс маш их айдаг. Би бол айдаггүй миний дуртай үзрүүдийн нэг. Яагаад гэвэл энэ үзэр нь одоо бүр болохоо болцсон, хуучирсан зүйлсүүд нь нурж унаад тэгээ гоё юм цэвэрхэн талбай үсээ тэр талбай дээр нь цоо шин бөгөөд өмнөхөөсөө илүү гоё зүйл босох бүтэх урахыг бэлэгддэг хүзэр билээ. Тийм болохоор тийм миний хувьд бол энэ хүзэр тийм ч аимшигтай хүзэр биш харин ч ёо заашгүй дээ гэсэн юм гоё тайтгарлын те хууч юмнасаа салж байгаа, муухай юмнасаа салж байгаа гоё мэдрэмжийг өгдөг хүзрөө гэж бол надад санагддаг. За тэгэхээр шууд уншилгаа эхлүүлье. Юун түрүүнд энергийн шалгалт бүгдээрээ хийя. Энергийн шалгалтын үеэр уншилгааныг ямар сэдвтэй авах уу? Сөхөөс нь юуны талаар зөвлөгөөлөх үү? Юуны талаар мэдээлэл өгөх үү гэдг нь тодорхой болно. Бас групп номер 2 нь яг таны групп мөн үгүй юу гэдг нь тодорхой болох болно. За групп номер 2-ын таны энергийн шалгалтыг нь харж өгье. За таны энергийн шалгалтын нэр strength. Оо. За. Окей. Амар олон зяа гэлчлээ. Одоо юу гэхээ. Жигтэйхэн байна. Групп номер 2 жигтэйхэн байна. За их сайн байна. Та өөртөө айгүй сайхан яна жоохон муухай өгөөгүй арчаатай байна. Үнэхээр арчаатай байна. Өөртөө маш тууштайгаар хандаж анхаарч чадчихээн. Өөрийн амьдралаа цэцэглүүлж чадчихээн. Тэгээ ерөөхдөө сахиусууд нь таныг ингээсээ тэгээсээ гэж бодож ирсэн бүгдийг нь та хийж ийна, чадж ийна, болж ийна. Амар зохицуулж чадж ийна, зохицуулах сайн байна. Тэгэхээр яалтчгүй арчаатай гэдэг үг орж ирээд байна те. Өөрийн амьдралыг ингээд өөрийн амьдралдаа өөрийн эзэн байгаад гоё байж чадчихээн. Яг одоо танд юу харагдахгүй байна гэхээр ийм амар гоё тийм шинэ бүтээн байгуулалт гэдэг ч юм уу амар лаг юм төлөвлөгөө тиймэрхүү зүйлс байхгүй байна. Яг одоогоор тэр зүйлд бэлэн болж эхэлж байна. Тэр зүйлдээ бэлдэж байна. Яг одоо байгаа энерги нь жон дотгошоо хандсан байна. Дотгошоо хандсан өөрийн амьдралыг жинтан болгох, өөрийн хүрээг жинтан болгох гэдэг ч юм уу те. Тэгээд өөрийн хүрээнээс гадна улс орно цэцэглүүлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм одоохондоо арай байхгүй нэгтэй байж магадгүй хэрвээ ялангуяа та хоолны салбар гэдэг ч юм уу те та ажилдаг өөрийн мэргэжлийнхаа салбараасаа хамаараад мэдээж улс орондоо хандсан гадагшаа хандсан юм хийж болно. Харин бусдаар бол та ном бичих гэдэг ч юм уу те одоо юу гэдэг ном бичих жүжиг бүжиг гэдэг ч юм уу юм сэлэм элдний энерги, цалхины энергитэй, гал энергитэй, уус энергитэй иймэрхүү төрлийн ажил мэргэжил таны гол ажил мэргэжил бол энэ зүйлс жоохон пауз авсан байж мэднэ, жоохон амралтын байр суурьнд орсон байж мэднэ, хойшлогдсон байж мэднэ. Энэ асуудал биш ээ. Харин та хоолны гэдэг ч юм уу тийм их зоосны энергитэй ажлыг хийдэг бол энэ нь харин мэдээж урагшилж явах магадaltaй байна. За сахиусаас нөөр нэмэлт мэдээлэл харъя. За мэдээж та бас харилцаанд байдаг бол ихэр төрлийн харилцаа, зайны харилцаа, энгийн харилцаа гэдэг хүнтэй хосын харилцаа гэдэг бол энэ хосын харилцаанд таас бие авч явж байгаа байдал их дажгүй байх боломжтой байна. Strength 6 дэрсэн. Их дажгүй зохицуулаад уучраа олж байгаа. Тийм болов уу? Six of Swords. The Page of Pentacles. За та нэг юмыг сайхан болсон байна. Нэг юмыг болсон байна. Нэг нь дэмий гэж бодсон зүйл нэг зүйлийг болсон байна. Тэгээ нэг зүйлийг болоод нэг зүйлийн нэг замналын боломжийг нь үүдүүдийг нь тэр чигт нь хаасан гэж харагдаж байна. Хаагаад тэгээ шинэ амьдралыг сонгох болсон. Амьдралаа шинчилсэн шинэ үүдээр явсан. Одоо амар олон юм нээлттэй хаалганууд байсан гэж үдээ. Тэгэх юм бол та нэг хаалгыг сонгоод бусад хаалгуудыг хаасан гэж харагдаж байна. За энэ талаар сахиусны ямар бодолтой байна? Дэмжиж гин үү, дэмжихгүй байна уу? Ер нь л дэмжиж байгаа хандлага харагдаж байна. Гэтэ бас нөгөө талаасаа заа байц гэсэн нэг тийм харагдах гээд байна. Motion. За дахиад тодруулга үзэр харъя.
Messages. За тийм тэр тухайн зүйлийг болохдоо жаахан төрөгцсөн байж болж шгүй. Төрөгцсөн юу гэдэг вэ? Жаахан амар гал ихтэйгэр хийсэн байж магадгүй гэж харагдаж байна. Тийм гэхдээ хэлэх гэсэн санаагаа айгүй гоё тодорхой өөрийн байр сууриа маш сайн тодорхой хэлээд илэрхийлээд тэр нь бол маш зөв байсан. Гэхдээ энерги нь амар юм гал ихтэй. Энерги ихтэй энэ зүйлд маш их энерги алдсан гэж харагдаж байна. Тэр тухайн зүйлээс одоо хэрвээ та ажилласаа гарсан бол ажилласаа гарахтаа амар энерги зарцуулаад гарцсан байж магадгүй. Тэр нь жаахан дими байсан байхаа гэж сахиус нэлж जैन. Тэгээ дараагийн удаа ямарваа нэгэн зүйлийг болох гэж байгаа бол ямарваа нэг үүд хаах гэж байгаа бол зүгээр л үүдэ хаачих. Үүдэ хаахаасаа өмнө одоо юу гэдэг нь эргэж хараад үг хаях гэдэг ч юм уу те. Эсвэл ингээм амар сурхийн болгож байгаад үүдэ хааж маах гэдэг ч юм уу. Тийм шаардлагагүй. Зүгээр л чимээгүй гараал явуучих хэрэгтэй гэж сахиус нэлэх гээд байна. Гэхдээ өөрийн байр суурь амар гоо тодорхой болгосон бол зөвөө. Тэр нь бол зөв байсан гэж харагдаж байна. За групп номер 2 таны би хосын харилцаан дээр амар гоо тодорхой болгоод байгаа. Тэрэн дээр хосын харилцаан талаар мэдээлэл гарч ирэх гээд байгаа юм шиг, гарч ирэхгүй ч байгаа юм шиг байх гадай. Хосын харилцааны талаар сахиус нь ямар бодолтой байна групп номер 2-ын талаар? Харилцаа, хайр дурлалын амьдрал. Вау, групп номер 2 та ихэр төлөлтөйгөө хамт байгаа юм биш үү дээ. Ихэр төлөлтөйгөө хамт байгаа юм биш үү дээ. Үгүй юу? Тийм үү? За би дахиад баталгаа үзэр хараадах юм. Тэгээ та одоо байгаа хүнийг ихэр төлөө биш гэж боддог бол дахиад нэг бодоод үзээрэй. Дахиад нэг шинжээд үзээрэй. Love yourself first. Өөрийгөө төрүүлж хайрлаарай гэдэг үзэр өсөрч гарч ирж байна. Доошо харсан байдалтай. За энэ үзэр хуучны хүмүүс codependency хамаарлын асуудал. Your self-respect makes you more romantically attractive. Та өөрийгөө хүндлэх нь таныг илүү халуухан болгоно гэдэг үзэр доошо харсан байна. Иргэн холбоо барих гэдэг үзэр өнгөрсний нэгэн хүн таны амьдралд иргэн орж ирж байна гэдэг үзэр. За codependency гэдэг үзэр доошо харсан байна. Донтолт гэдэг зүйл таны романтик амьдралд садаа нөлөөлж байна. За уншлагын шууд 2 салчлаа. Нэг тал нь болохоор яг ихэр төлтөгөө нэгдэлд орсон тайван сайхан амьдралтай байна. Тэр жоохон асуудал нь тэрийг дэлгэрэнгүй харж өгнө. Нөгөө талд байгаа хүмүүс болохоор сингл хүмүүс. Тэр сингл хүмүүс нь болохоор өнгөрснийхөө хүнийг хүлээгээ суугаад байгаа хандлага харагдаж байна. Групп номер 2. Тэгээ өнгөрснийхөө хүнийг X мэн ирэх болов. X-ийг амар бодоод байгаа харагдаж байна. X-тэй жахан донтсон байгаа харагдаж байна. Тийм тэгээ үүнээс болоод өөрийгөө номер 1 таахгүй байна. Тэг хүн чинь нөө X-ээ бодоод суугаад ахлаар за тэр үнийг бодоод явах. Би өөрийгөө бодъё гэдэг нэг болтой доо. Тэр нь жахан дутагдаад байгаа харагдаж байна. X-гээ тавиулж явж чадахгүй хүлээгээд байгаа. Тэг X нь ч гэсэн амьдралд нь орж ирэх гээд байгаа харагдаж байна. Сингл байгаа хүмүүсийн хувьд. За тэгэхээр тус бүрт нь би зөвлөгөөг харж өгье. За X-ийг хүлээж байгаа синглчүүдэд маань зөвлөгөө хэлж өгнө нөгөө спосн. Өөрөө өөрийнхөө зам цадаа болдог. Та ингэж X гинэ. Яна. X дээрээ ингээд амар донтоод X-ийг амар хүлээх, бодох, тэр үнийг хүсэмжлэх хэн та ирээдүгээ өөрөө өөрийгөө ирээдүгөө явуулахгүй байх аргууд энийг юм аа. Ирээдүйд хайр дурлалын амьдрал яах вүлээ гэдэг энэ асуулт танд үнэхээр муухай асуулт гэж болцсохгүй. Тийм учраас энэ асуултын хариултыг нь олмооргүй байгаа учраас та өөрөө өөрийнхөө зам цадаа хийгээд хайр дурлалынхаа романсынхаа амьдралыг урагшлуулахгүй гэд ингээд өөрийгөө чангаах, хойшин татах үйлдэл буюу X-тэй донтох юм хандлага танаас гарч байна. За ангаах зүйлүүд айгүй ойлгомжтой болчлаа тийм үү? Ирээдүгээс айгаад байна тийм үү? Та ирээдүгээс айсан учраас ингээд X-тэй хорогдоод байна. X нь чухал биш ээ. Зүгээр л ирээдүлүүгээ үргэлжлэхгүй байх нь тань чухал байгаа тийм. Нөхцөл байдлыг. Тийм гэхдээ та энэ айцаа тавиад явуулчих юм бол үнэхээр таны хайр дурлалын амьдрал шинжлэгдэх болно. Үнэхээр гой шинжлэгдэх болно. Шинэ эхлэл, шинэ зүйл шал өөр болно. Өмнөхшгүй байхгүй. Гэх мэт ийм гой үзэрнүүд гарч ирж байна. The World гэх үзэр 2 удаа дахиад гараад ирчихжээ. Тийм ээ синглчүүдэд зориулсан
зөвлөгөө нь бол юм байна. Одоо манай ихэр төлтөйгөө заяаны янтагаа гэдэг чинь айгүй гоё хүнтэй айгүй сайхан амьдралаа босгоцсон, хамт магадгүй амьдрдаг ихнэр нөхөр болсон. Ийм хүмүүсийн үед энэ Three of Cups буюу 3 хаяг доош хараагаад ирсэн байхгүй. Энэ жоохон с ิจ гтэй. Тийм учраас энэ с ิจ гтэй үзрийг бүгдээрээ шалгая. Five of Cups тэгэл ундууцал. Depress. Knight of Cups. Юу болоод байна? Окей. За энэ тийм ч амар асуудал биш юм байна. Энэ нь болохоор шууд утгаараа уншигдах юм байна. Шууд утгаараа уншигдаж байгаа нь болохоор та хоёр айгүй гоё тухтай харилцаатай хоорондоо та болон таны хүн хоёр, ихнэр нөхөр хоёр их гоё харилцаатай сайхан байдаг. Гэхдээ хоёрын хүрээлэл тийм гоё яг хүрээлэл дутагдаж байна. Хамт нийлэх найзлах хүмүүс, нийгэмлэг, бүлгэм тий хамт ингээд гадаагаараа паб цингийн урах шоудах, клабдах гэдэг ч юм уу тий наригах, царигах хамт ажиллах ингээ гоё найзуудаараа гоё зугаалга моолгоор явах. Энэ нь дутагдаад байна та хоёрт. Энэ дутагдаад байгаа болохоор жоохон депресстэй байна. Гэхдээ энэ зүйлсээс бас зориудаар зайлс хийж байгаа талт хоёрт хоёуланд байна. Яагаад вэ гэхээр дотоод хөгжлийнхаа төлөө энэ асуудлыг ангаач. Би өөртөндөө анхаарч ин өөрийнхөө хөгжилдөө анхаарч ин тийм учраас найзууд гэдэг ч юм уу тийм сатааруулах зүйлсэд цаг цав инээр гарахгүй байвал зүгээрээ гэдэг ингэж. Гэхдээ яг энэ зүйл үнэхээр дутагдаж байна. Найзын хүрээл үнэхээр дутагдаж байна. Үүн дээр сахиусны ямар зөвлөгөө хэлэх вэ? Сахиусныхан зөвлөгөөг харъя. Яагаараа энэ чигээр ингэ хөгжөөд байгаарай гэж зөвлөхөр байна уу? Эсвэл явж найзын хүрээл долоороо гэж зөвлөхөр байна уу? Сахиусныхан зөвлөгөөг нь харъя. Saturn structure. За тийм та хоёр хитрхийн нөгөө нэг юу баригдмал байж болцсохгүй жаахан. Та болон таны хүн хоёр яг тодорхой хэмжээнд та хоёр структур, digios, distara гэдэг зүйл маш дуртай учраас та хоёрын хосын амьдрал, гэр бүлийн амьдрал ингээм амар гой замраатай зэгцтэй болсон байж мэднэ. Гэхдээ хитрхи digiosтай байх, хитрхи цагт ингээ баригдах гэдэг ч юм уу те. Хитрхи цагийн үед баригдах энийхэн сул тал нь бас би хитрхийн юм хатуу зарчимж болчихно. Тэгээ ийм хитрхийн хатуу зарчимж болчихгонгууд ингээ гоё чөлөөтэй байх, хүмүүстэй ингээ гинт уулзаад ингээ гадуур зугаалга алга болох гэдэг ч юм уу те. Ийм амьдралын зугаанууд нь ингээ жоохон байхгүй болоод дарангуулагдаад эхлэх боломжтой. Тэгэхээр хитрхий зарчимж байдаг талаа жоохон сулгаж өгөөрэй. Гэдэг чинь за энэ нэг үзэр мессеж орж ирлээ. Entrance ascendant. Entrance за тэг удахгүй нөхцөл мандах болно. Удахгүй нөхцөл дээр шинжилэлт орж ирэх болно. Энэ нөхцөл шинжлэгдэх болно, гой болох болно. Өөрчлөгдөх боломжтой та өөрөө сонгох хэрэгтэй гэж хэлж байна. За сахиусган зөвлөгөө ингээ сайхан боллоо. Одоо нэмэлт хэсэг дээр нь болохоор харилцаагаа яаж илүү гоё яг хүснээр байлгах вэ гэдэг зөвлөгөөг харж өгье. За сингл ч байсан бай, харилцаанд ч байсан бай, хүн болгонд хүсэж байгаа зүйлээдэг ингээд нэмээд ингэчмээр байна гэдэг ч юм уу, дахиад байр савтай болчмоор байна гэдэг ч юм уу, хүүхдтэй болмоор байна гэдэг ч юм уу те. Эсвэл гой хүнтэйг учрамаар байна, харилцаанд өөртөө ихтэй байдаг болмоор байна гэх мэт юм янз бүрийн хүслүүд хүмүүст дандаа байж л байдаг. Яг тэр хүслээ яаж илүү хурдан биелүүлэх вэ, яаж гоёор биелүүлэх вэ, яаж авах вэ, тэр хүсэл нь ерөн зөв гэдгийг нэмэлт хэсгээр нь хараад өгөө. Тэгээ мэдээж энэ асуултанд сонирхолгүй байвал заавал нэмэлтийг авах шаардлага байхгүй. Бас нэмэлт хэсэг дээр нэх амар сонирхол татахгүй байвал мэдээж авах шаардлага байхгүй. Харин татагдчихвэл сонирхол хөдөлживэл тэгээ өөрийн шийдвэрээрээ өөрийн сонголтоороо аваарай. За тийм нэмэлтийг маргаа болвол доор description ба comment секtor холбоос нь бэлэн байж байгаа. Над руу чат бичээд авах шаардлага байхгүй. Яг одоо аваад яг одоо дэлгэцэн дээрээ үзэх боломжтой юм шүү. За тунадахгүй уулзъя. Маш их баярлалаа. За групп номер 3 сайн байна уу? Таамаглагдаад автомаар л. За та 5-ын тоотой The Hierophant буюу Сан Мартин гэдэг хүзрийг сонгожээ. За энэ хүзэр нь болохоор яг шашин, сургаал, үзэл бодол, номлол гэх мэттэй дүрм журам гэдэг ч юм уу. Тиймэрхүү зөвлөлтөй холбоотой. Тэгээ надад бас миний сонсдог таруу уншлагчийнхаар бол гэрлэлтийг бас илтгэж болдог. Яг бол гэрлэлт гэдэг нь зарим улс орнуудад зарим соёлд ийм шашны зүйл байх гэдэг. Тэгээ бас яг
хоёр хүн нэгэндээ тогтчоо гэдэг ч юм уу тийм утгатай зүйл байх гадаадаг болохоор гэрлэлтийг бас бэлэгдэж болдгоо. За. Тэр энэ уншсанд нь яаж хамааралтай байх нь бүгдээр харцгаая. За нэг үзэр гарч ирлээ. Миний одоо татж байгаа үзэрнүүд нь болохоор сахиус нь таны одоогийн энергийн байдлыг, энергийн шалгалтыг юу гэж харуулах вэ гэдгийг харах зорилготой байгаа. За юмны тэнцвэрийг хадгалах, шудраг бус явдал өөрчлөгдөхгүй байх. За бодъё. За тэгэхээр нэг тодруулга үзэр авъя. За манайхан групп номер 3 хөл биш. Яг нэг шудраг усны асуудал, шууд утгаараа шудраг усны асуудалд холбогдчихвоо да. Community хамт олон. За групп номер 3 та бүлгэмтэй хэсэг бүлгэмтэй санал нийлээгүй тэр хүсэг бүлгэм дотор онцгүй зүйл тохиосон зүйл харагдчихэв. Тэ шууд утгаараа strength тийм таны хүч чадлыг сорсон, таныг эвгүй байдалд оруулаад байсан. Тэгээ нөхцөл байдал танд ер нь их тухгүй байсан, муухай байсан ийм зүйл тохиосон байж болж байна. За дахиад нэг нэмэлт үзэр харъя. Миний ихэнхдээ уншдаггүй төрлийн сэдвтэй уншлаг гарч ирэх гэж байх шиг байна. Шууд утгаараа шудрагаас хууль, alliance тийм яалтчгүй олон хүн хамарсан асуудал тохиож нэг хүн биш энэ хоёр хүний хоорондох зүйл биш, гурван хүний хоорондох зүйл биш, нэлийн олон хүмүүсийн хооронд нэгэн зүйл тохиосон байна. Нэгэн хэсэг хамтдаа бүгдээрээ хамтдаа олонлог олуулаа гэж явж исэн, найрсаг байсан, хөрлөж байсан, найзууд гэж исэн ийм хүмүүс байсан байж болно. Тэгээ үүнд ингээд таны эмзэг талыг булхаагаар эргүүлсэн гэдэг ч юм уу таныг эсвэл хүч чадалгүйгээр мэдрүүлсэн, эмзгээр жижигхэн хүн юм шиг мэдрүүлсэн, аль нэг боломжийг нь хаасан гих мэтчлэн зүйлс тохиосон байх боломжтой. За тэгээ энэ нөхцөл зөрүүд зам маш хамааралтай байна. Аль нэг тал зөрүүдэлсэн, магадгүй хоёр тал хоёулаа зөрүүдэлсэн. Нөхцөлийг шинээр харахыг хүсээгүй. Энэ нөхцөлд өөрчлөлт, шинжилэлт яалтчгүй маш хэрэгтэй байсан боловч яг шаардлагатай өөрчлөлт, шинжилэлтийг эсэргүүцсэн. Түүнээс болоод асуудал үүссэн. За хоёр тал хоёулаа өмнө бас тодорхой хэмжээнд оролцоотой. Гэхдээ таны тал бол ерөнхийдөө нэлээд балансыг хадгалах гэж хичээсэн. Нөхцөлийг тогтвортойгоор тэнцвэртэйгээр авч явах гэж хадгалах гэж тэгээ бүх талыг харж гэдэг ч юм уу бүх перспектив харах үнцгийг бодолцож ингэж явах гэж маш хичээсэн. Төвийг сахих гэж бас хичээсэн тодорхой хэмжээнд шудраг байхыг бол бас хичээсэн гэж харагдаж байна. Групп номер 3 дээр та өөртөө шудраг бус зүйл хийсэн хүн биш байлгүй дээ. За тийм хүн бас байх боломжтой. Муухай шудраг бус юм хийсэн хүн та өөрөө байх боломжтой. Гэтэ зориудаар санаандгүй манаандгүйгээр биш би шудраг бус хийсэн болов гэх ингээ бодох төвшөнд биш. Бүр үнэхээр л яг ойлгомжтойгоор өөрөө буруудсан, өөрөө зөрүүдэлсэн. Өөрөө бусдыг ингээд дарангуулсан гэдэг ч юм уу найз нөхдөө дарангуулсан гэдэг ч юм уу ийм зүйлийг хийсэн хүн групп номер 3-ыг сонгоод ирсэн байх боломжтой боломжгүй биш боломжтой. Тэгээ энэ маш ойлгомжтой байх болно. Энийг үүнийг өөрөө та үлдсэн бол. Гэтэ групп номер 3-ыг сонгосон ихэнх хүмүүсийн хувьд шудраг бус уйлд өртсөн ингээд нэгэн бүлгэм ингээд танд ингээд хийсэн гэж харагдаж байна. Та болохоор ингээд амар гой баланстай зэгцтэйгээр авч явах гэж хичээсэн. За тэгээд яасан бэ? Яа шууд энэ тал дээр нь бүгдээрээ сахиусны зөвлөгөө уншлагыг хийгээд өгье. За харъя. Knight of Swords, King of Swords. За голцон онлайн орчинд болсон байх боломжтой. Дандаа элдийн үзэр гарч ирж байгаа учраас
сайн санаа туслая гэдэг санаа үнэхээр дутагдсан. Туслая амар аминчхан үзэл энэ нөхцөлд хамааралтай байсан. Аминчхан өөрийг л бодсон. Өөрсдийг л бодсон. Хөсөр хайсан. Үг мушигсан. Үг хэлний манипуляц, mental manipulation оролцоотой байна. Mental manipulation тэ. Coercion буюу одоо ятгалт. Үгүй чи надхаа бараг буруу санаад байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм ч гэсэн байж болцоошгүй. Ten of Cups. За хэний үүний мөрөөдөл нурж унсан, магадгүй таны мөрөөдөл нурж унсан байж болцоошгүй. Knight of Pentacles. Хэний хүн тууштай байсан. Тэгээ энэ зан ерөөсөө өөрчлөгдөхгүй байсан. Энд ингээд тууштай байснаар энэ юу гэх юм те. Ерөөсөө төвчээд өнгөрөөё гэсэн ч одоо ингээд ерөөсөө алстаа бол эцэстээ бол ингээд гоё зүйл хүрхээргүй болчихсон байсан. Two of Pentacles 2-ын зоос дахиж байн гарч ирж байна. Queen of Swords. Элдийн хатан бас гараад ирлээ. За тэгээ танах болохоор та өөрийн хэлий гэсэн санаагаа айгуу сайхан шулуухан хэлж өгсөн байж болзошгүй. Шулуун хэлээд ойлгуулсан. Амбицаа хөөсөн. Маш их амбицлаг байсан байж болзошгүй. Амбицийнхаа төлөө амбицаасаа болоод муудалцсан бас байж болно. За Two of Pentacles 2-ын зоос гэдэг нүзэр байн гарч ирээд байна вэ? Яагаад энэ нүзэр байн гарч ирээд байна вэ? Харцгаана. Хоёр тал хоёулаа буруутай байсан гэсэн утгаар үгүй юу? Оо, wow. The World, The Fool хоёр хамт гарч ирж байгаа гэдэг амар сонирхолтой. Амар сонирхолтой. Тийм хоёулаа шинэ эхлэлийг бэлэгддэг үзэр. Гэтэ нэг шинэ эхлэлийг бэлэгддэг үзэр доошоо харцсан. Нөгөөх нь дээшээ харцсан байгаатай. Тэгснээ ингээ байрлал нь солигдсон. За яалтчгүй өнгөрсөнд бас яг төстэй зүйл тохиож ижээ. Үүнтэй төстэй зүйл тохиож исэн. Таны өөр юмнаас бас гарч исэн, болж исэн. Тэгээ яг ийм бүлгэм нийгэмлэгийн асуудал тохиож исэн гэж харагдаж байна. За гэхдээ түүнээс илүүтэйгээр одоо ингээд та шинэ зүйлийг эхлүүлэх боломжтой. Эсвэл хуучин зүйл рүүгээ буцах боломжтой. Хуучиндаа орхицсон, бүрэн дуусгар болгоогүй байсан зүйлээ эргэн сөхөх, эргэн тэрийгээ шинээр эхлүүлэх боломжтой. Тэгэд энэ зүйлтэй холбогдохоос өмнө хаягдсан байсан тийм энэ зүйлтэй холбогдсноос болоод хаягдсан байсан зүйлийгээ шинээр эхлүүлэх боломжтой. Ямар ч хэлсэн шинэ эрч хүч тохиож байгаа. Өмнө нь дуусгаагүйсэн зүйлсүүдэд дуусгах эрч хүч, шинээр эхлүүлэх эрч хүч гарч ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ зүйл бас яг таны хүсэж байгаа шиг тэгж цэвэрхэн дуусгах бол боломжгүй байсан. Ингээл сунжраад яваад ах тал бол байсан гэж харагдаж байна. Тэгээ одооноос бол таны ирээдүй ямар байх вэ? Жохон ойлгомжгүй байж мэднэ. Өмнө нь бол маш ойлгомжтой гэдэг ийм төлөвлөгөөний дагуу явж байсан бол одоо төлөвлөгөө нь байхгүй болцоод ойлгомжгүй жохон ирээдүй жохон эрсдэлтэй санагдаж эхэлсэн байж болно. За энэ дээр нэмэлт зөвлөгөө үзэрнүүдийг харъя. 2-ын тоо маш их гарч ирээ. Параллел ертөнцийн. Оо, вау. Параллел ертөнц гэсэн утгатай үзэр байна. 2-ын зоос байн гарч ирээд байгаа. Параллел ертөнц. Та шууд ертөнц шилжчихсэн байж болцсошгүй энэ нөхцөлтэй холбоотойгоор ууг нь таны анхны явжсэн мөр замаараа бол та яг нийгэмлэгтэйгээ бүлгэмтэйгээ нөхцөл арай өөрөөр ирсэн. Гэтэл та параллел ертөнц рүү ингээд шилжчихсэн учраас өөр ертөнц рүү өөр амьдрал руу шилжчихсэн учраас энэ нөхцөл одоо ингээд шудраг бос болоод хувирчээ. Шудраг бос байдлаар ингээд эргэжээ. Тэгэхээр өөр ертөнцид бол энэ нөхцөл шударгаар эргээд зөвөр эргээд зохицоод асуудалгүй ингээ өрөөшүүлэх боломж бол байсан байна. Гэтэл та өөр ертөнц рүү шилжчихсэн байна. Та би нүзрийг ерөөсө хараагүй байж байгааг харсан чи ямар амар юм бэ би юу? Йоо би бүр анхны удаа ийм уншлах хийж үзэж байна. What the fuck гэмээр санагдаж байна. Цаг хугацаа тийм та өөр цаг руу аялцсан байна гэсэн үг шууд. Энэ ямар солиотой уншлах вэ? Йоо. Окей, тий параллел ертөнц. Яана. Вау. What the fuck? Би бүр үнэхээр үгүй хэлж байна. Үнэхээр уучлаарай. Wow. Окей. Space тий орон зай.
Oh my god. Oh my god. Freedom эрхчлөө. Энэ хараа яг аялж байгаа breaking the chains гинжиг тайлах. Тэгээд доош хараа гараад ирсэн. За та өмнөх юр за анхны замаар анхны явж исэн зам гэдэг нь энэ world байгаа байхгүй юу? Тэгээд ингээд иргэцсэн байгаа байхгүй юу? Ууг нь бол ийм байсан юм байна л та. Тэгсэн чинь энэ хоёр нэг одоо ингээд иргэцсэн. Oh my god. Юу вэ? Окей, за би жоон тайвшруулах юм. За анхны явж исэн замын болохоор the world буюу хорой ертөнц гэдэг энэ үзрөөр илэрхийлчихье. Тэгээ одоо байгаа замлыг нь the full буюу мунхаг гэдэг үзрөөр илэрхийлчихье. За таны анхны явж исэн зам болохлээр яг энэ бүлгэмтэйгээ хамт нэг юм хийгээд дуусгаад болоод тэгээд тэгж явах явцдаа нэг зүйлийн гинжиг тайлж ирсэн байна. Нэг зүйлийг чөлөөлөх магадгүй энэ бүлгэмийг чөлөөлөх гэдэг ч юм уу тийм ажил хийж исэн байна. Хийх гэжсэн байна. Гэхдээ та болцсон. Саяхан биш хэдэн сарын өмнө магадгүй жилийн өмнө та параллел ертөнц рүү шилжсэн байна өөрөө. Шилжсэн байна. Тэр нөгөө нэг энэ ертөнцөө ардаа үлдээгээд тэр таны нөгөө тал энэ нөгөө ертөнцид одоо юм хийгээ явж л байгаа гэсэн үг. Энэ бүлгэмтэйгээ хамт гэсэн үг. Тэгээ энэ хүмүүстэй найзуудтайгаа хамт гэтэл та нэг шилжилтийг хийсэн учраас одоо шинэ ертөнц рүү ороод ирсэн байгаа даа. Арай өөр ертөнц рүү ороод ирсэн байгаа даа. Арай өөр цаг руу ороод ирсэн, арай өөр орчин руу ороод ирсэн байгаа даа. За, би цаг хугацаа энэ яг шилжилт хизээ явагдсан бэ гэдгийг харъя. Ямар амар юм бэ? Тийм байж болд юм уу? Загас 12 сард. 12 сард хийсэн шилжилтэж магадгүй. Загасны орд тэгэхээр чи 2-3 сарын үеэр хийсэн шилжилтэж магадгүй. Тийм яг хараа 2-3 сарын үеэр байгаа байхгүй юу? Магадгүй 3 сард. Aries гэдэг чинь хоньны орд байгаа шүү дээ. 2004 дараа биш байлгүй дээ. Тийм иртэх боломжтой юу? 2004 онд хийсэн сонголт биш байлгүй дээ. 12-1-1-2-1 гэдэг нас толилцсон тоонууд гарч ирж байна. Ямар амар юм бэ? Нийс хамгийн амар уушлаа. Times of life you reflect the world reflects you. Тийм та энийг яг бодит яг өөрөө ухамсартайгаар сонголт болгож хийгээгүй. Амар юм бэ? You decide for yourself. Та өөрөө шийдэн. Тэнийг энэ сонголтыг та өөрөө яг ухамсартайгаар хийгээгүй сонголт байна. Ямар юм бэ? Oh my god. За жаа. What? Юу болоод байна? Two of Cups. Тэ найзаас болсон. Яг энэ бүлгэм гэдэг ч юм уу найзын хүрээлэлд яг нэг үнэхээр сайн найзалж исэн. Яг гоё найзаа гэж бодож исэн найз хүнээсээ сарсан. Эсвэл та эксээсээ эсвэл романтик хүнээсээ хайр дурлал хүнээсээ салсан. Яг тэр үеэр ийм ач холбогдолтой хүнээс салсан үеэр та шилжилтийг хийсэн байна. Энэ шилжилтийг хийсэн байна. Параллел ертөнцийн шилжилтийг. Яагаад гэдгийг харъя. Яагаад энэ шилжилтийг хийж вэ? Алийг нь шийдэж сонгох боломжтой байсан. За би амар гоё яг зөв сахиустайгаа холбогдоотхын энэ мэдээллийг авахын тулд. Окей. Тийм аль сонголтыг яг үндэ хийж болох байсан. Тэгээ алийг сонгох уу яах вэ гэж бодож байгаа явцдаа энэ сонголтыг хийцэн. Тэгээ яг нөгөө муухай зүйл тохиож байгааг харангуйтаа амар шудраг бос үйл явдлыг харж байгаа тохиож байгааг харангуйтаа за тэгвэл эндээс холдъё болиё гэдэг ингээд энэ өмнөх ертөнцөөс ер нь бол болсон гэсэн үг. Би анхны 3 үзрийг дахиж нэг хараадах юм. Тэгээд Hanged Man бас л өөр ертөнц шилждэг үзэр байгаа даа л та. Hanged Man дүүжлэгдсэн хүн. За амар амгалантай холбогдъё. Одоо би энэчнээс нь уншлагаа өргөжлүүлэхдээ амар гоё таймнаар амгалангаар уншаад өгье. Тэгэхгүй л арай сенсорх гээд байна. Үзэгч ч гэсэн сенсорч магадгүй. Тийм яг шудраг бус үйл явдлыг амар шийдэлд нөлөөлжээ.
Энэ шилжилт хийсэн зүв байсан уу? Тийм үү үгүй юу? Зүв байсан гэж шууд надад сонсогдож байна. Тийм зүв байсан. Зөв шилжилт байсан. Зөв. Асуудал биш. Асуудал биш. Энэ өөрөөсөө боломжтой боломжуудын нэг мөн байсан. Тэгэхээр өөрөөсөө буруудаж байгаа юм бол биш. Угаасаа амьдрал ингэж үйлчилдэг. Угаасаа амьдралд хүн ингээд олон ертөнцүүдээр ингээд шилжиж амьдарч болдог. Өөрийнхөө яг хүн одоо өөрийнхөө одоо амьдарч байгаа амьдрал дээрээ яг одоо амьдарч байгаа амьдралынхаа илүү диважнлог хувилбарлуун шилжиж болдог. Эсвэл илүү тамлаг хувилбарлуун ч гэсэн шилжиж болдог. Тэгэд энэ бүх амьдралууд таны ингээ гой амьдрал, муухай амьдрал, саармаг амьдрал гэдэг ч юм уу те. Энэ амьдралууд нь бүгдээрээ яг нэгэн зэрэг оршиж байдаг. Ерөөсө цаг гэдэг бол юм амар сонин үзэгдэл. Тэгээ энэ дунд ингээ та хүснээр ингээ шилжээд амьдарч болж идэг. Үнэн үү зөв? Тийм зөв. Тийм би зөв хэлж байна. Yes, үнэн. Мажорах канаа гарч ирж байна. Энэ бол ерөөсө шудрагаас энэ бол ерөөсө таны хүч чадлын нэгэн хэсэг. Мөн амьдрал угаасаа дэлхий дээрх амьдрал угаасаа ингэж тоглогдох ёстой. Энэ бол дэлхий дээрх амьдралын дүр. Тэгээ гэрэнтэй бичсэн дүр мөн. Таны өөрийн эрх ингэж шилжиж явах нь. За одоо тэгвэл яах вэ? Одоо what now? Одоо яах юм бэ те? Одоо яах вэ? Амар юм би юм байж болт юм уу? Ёо, бүр яг ингээ нүүрэн дээр ингээ тулаад ингээ энэ мэдээлэл гарч ирсэн чи би бүр амар балмагтчихлаа. The Chariot доошоо гарч ирсэн байна. Зогсолт. Хоёр ертөнцийн дунд гацгах. Тийм хаалгаа зүгээр ингээ нөгөөнийг одоо нэг ертөнц ингээ хайцсан байгаа даа шүү дээ. Энэ world-ийнхаа ертөнцийн нөгөө бүлгэмтэйгээ нийгэмлэгтэйг ингээ хамт байсан энийг нэг бодит ертөнцийг хаацсан ингээд орхицсан байгаа даа. Тийм уу та ингээд нэг бүлэг нэг хүмүүс ингээд орхицсан байгаа даа. Тэрийг одоо зүгээр сайн хаа. Одоо зүгээр хаагаад ингээд тавиад явуул. Тэгэхгүй бол та ингээд амар саармаг юм холиоматанд бантан шиг амьдралтай болж магадгүй ингээд хоёр ертөнцид хоёуланд нь ингээд хөлөөд өрөөд амьдрна гэж байхгүй. Нэгийг нь болцсон бол одоо ингээ боль хай. Тэгээ нөгөө энэ бүлгэн хүмүүсээ ингээ амар санагалцах гэдэг ч юм уу те. Буруу юм хийцэн юм шиг санагдах, үлдэх ёстой байсан юм шиг санагдах. Ийм мэдрэмж төрж байгаа болвол энэ зүгээр нөгөө параллел өөрийн ертөнцид нөгөөний ертөнцид та нэг хөлөд өрцөн байгаа дагатай холбоотой. Нөгөө идэртэйгээ хамт үлдээ нөгөө найзуудтайгаа асуудлуудаа учраа олоод ингээ шудраг бус зүйл тохиосон гэдэг шудраг бус энтэйгээ амар гоё одоо хүртэл ингээ нүүр тулаад ингээ зохицуулаад явж байгаа энэ ертөнцид та нэг хөлөө ингээ нэг чигчээр байгаа ингээ дүүрсэн байгаа даа болохоор ингээд бас хаарамгажаад байна гэсэн. Тийм учраас тэрнийхээ хаалгыг одоо хаа ингээ бойл зүгээр л чигээрээ ингээд ерөөсөө ирээдүй юу болсон ямар нэснийг та угаасаа одооноос ямар ихийг мэдэхгүй захиусууд нь хэлж өгөхгүй ч гэж магадгүй би мэдээллийн нэмэлтийн хэсгийг гаргаж ирэх гэж оролдъё. Одооноос ирээдүй ямар байх вэ? Нөгөө ертөнцид байсан бол ирээдүй нь ямар байх гэсэн бэ гэж харьцуултыг би хараад өгье. Гэхдээ танд хэлэх хамгийн чухал мессеж бол ирээдүй одооноос ямар байхыг мэдэхгүй байх нь окей, асуудал биш. Ерөөсөө юм аюултай зүйл биш. Энэ бол ерөөсөө аюултай зүйл биш. За би нууц асуулт асуугаадах. Хариултаас нь хамаарч би танд хариултыг хэлж өгье. Окей. Би ингэж асуусан байхгүй юу? ертөнцүүд хооронд та төвшин агсан уу? Төвшин агч уу эсвэл төвшин буурч уу гэж асуусан. Төвшин агсан бол мажор аркана. Тийм та төвшин агсан. Та илүү дээр бодит ертөнцийг сонгосон байна. Тийм яг өмнөхдөрөө байсан бол одоо таны ирээдүй нөгөө ертөнц нөгөө параллел ертөнцид байхаасаа илүүтэйгээр одоо байгаа нь одоо сонгогдсон байгаа нь одоо шилжих гээд байгаа нь илүү дээр явах болно. Таны ирээдүй илүү дээр явах болно. Яг энэ дээрээ байх юм бол тийм. Тэг өмнөхдөрөө байсан бол таны ирээдүй тиймч бас ингээд ордоод мундж байгаа юм бол мэдээж байхгүй. Гэхдээ одоо байгаа ертөнцийнхөөс арай чондоогоор хасан болов. Арай сар ихтэй гэдэг ч юм уу тийм. Тэгээ энэ хангман болохоор амжилттайгаар шилжсэн, амжилттайгаар урагшилж байгаа, түвшин дээшилж байгаа гэсэн утгатай хөзөр бас мөн яг түвшин дээшлэхийн өмнө нь ингээд мэдрэгддэг. Гарч ирдэг хөзөр мөн. Яг мажоркан хангман дээр яг хоёролт хийдэг байхгүй юу? Ингээд хангманаас өмнө нь ингээд нэг төрлийн ертөнц зааж агаад
Hanged Man-ийн дараа ингээд сүнслэг ингээд бурханлаг ертөнцлөө ингээд нэвтэрдэг. Яг тэр шилжилтийн үе дээр энэ үзэр гарч ирдэг учраас тийм ээ та төвшин агсан байна. Илүү дээр ертөнцлөө шилжчихсэн байна. Окей, ёо. Яа амарчлаа. Бихтэй баярлж байна. Надад ийм уншлага таарсанд нь гайхаж байна. Баярлж байна. Тэгээд ийм амар уншлага уншиж чадсандаа би бас гой мэдрэмж төрж байна. Зарим хүмүүс намайг галзуу гэж бодож магадгүй энэ уншлагаас болоод. Гэтэ зүгээр. За сэтгэлээ хэлж өгөөрэй. Тэгээ нэмэлт хэсгээр нь болохоор өмнөх ертөнцид яг юу тохиох байсан гэдэг би амар гоё хошуудураад хараад өгье. Тэгээ энэ ертөнцидээс юу тохиох боломжтой вэ гэж харах боломжтой мэдээллийг харж өгье. Энэ хоёр асуултанд алинд нь ч зохиос нь хариулахгүй байх боломжтой. Хоёуланг нь нууцлчих боломжтой. Гэтэ би нэмэлт хэсгээр нь үүнийг хармаараа үнэхээр сонирхолтой зөвлөж байна. Тийм ээ. Тэгэхээр та хэрвээ нэмэлтийг сонирхож байгаа бол description box comments дээр холбоос нь бэлэн байж байгаа. Шууд дараад яг одоо аваад дэлгэцэн дээр нь гарч ирээд үзэх боломжтой юм шүү. Хонтол хамт руу чат бичих шаардлагагүй юм шүү. За уншлага сонирхолтой санагдсан байх гэж бодож байна. Сэтгэлдээ сайхан үлдээж өгөөрэй. Дараагийн бичлэгээр нэмэлтээр нас болцсон юм. За баяр таа.